Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ хүү бичлэгийг сонсох өдрийн мэндийг дэвшүүлье. Сайн байцгаана уу. За өнөөдрийнхээ энэ ярилцлагыг бид хоёр нөгөө урдныхаа ярилцлагын сүүлээр хийсэнчлэн одоо маш сонирхолтой ярилцлага юм гэж тэгжсэн шүү дээ. Тэр ярилцлага эхлүүлж байна. Тэр нь юу вэ гэхээр бид хоёр нэг төгсөгчийгээ урьж авчирсан байгаа. За манай үнэн мэдлэг сургалтын анхан шатыг дүүргээд дунд шат за тэгээ уур чадварын ангийг төгсөөд дараа нь дээд шатаа орж дүүргээд ингээд төгссөн байгаа. Төгсөгч маань байгаа. За энэ төгсөгчийгээ урьж оруулж ирсэн байгаа. За эхлээд яаж энэ үнэн мэдлэгтэй учирсан одоо яаж орсон тэгээд хэрхэн суралцсан тухайга тэгээд яриад танилцуулж зүгээр ах тийм ээ. За ингээд төгсөгчтэй микрофоног сайн байцгаана уу. За би дээд чат төгссөн сурагч байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ингээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Би энэ дээд үнэн мэдлэгт явах болсон шалтгаан гэвэл 2 жил ахсын өмнө анхаахан шатанд орж суралцсан байгаа. Үүнээс өмнө би маш олон бясалгалаар явсан. Тэгээд одоо хүнсний сэрэлт болон сэтгэл зүй бясалгал судлаад аль хэдийн 5-6 жил болсон байсан анх орохдоо. Би нэг ажлын нэг тийм уналттай үе надад тохиолдсон 2 жилийн өмнө. Тэр болохоор нэлийн хүнд онолт байсан надад. Би юунаас болоод яагаад ингэв гэдэг нэг юм нэг тойрог дотор ингээд эргэлдээд байсан тэр үед ингээд нэлийн ингээд хүнд онолтонд ороод одоо юу паник атак гэж ярьдаг шүү дээ хүмүүс нэлийн хүнд тохиолдол гэсэн. Би тийм зүйлийг ерөөсөө мэдрээгүй байсан. Тэгээд нэг удаа бүр ингээд таксинд ингээд суучаад яах вэ гэд энэ нэг л болохгүй байна. Миний сэтгэл зүй ингээд унсан чигээрээ яваад байвал энэ тойрогоос би гарч чадахгүй юм байна гэдгээ өөрөө мэдээд байсан. За яагаад гэвэл сэтгэл зүйн тийм анхан шатны мэдлэгтэй өнгөн төлөө сэтгэл зүйн асуудлуудаа өөрөө шийдэх нэг тийм чадвар байсан л да надад. Гэхдээ би өөрийгөө нэг сэрээгээд буцаж унаад байгаагаа ингээд нэг яг тийм таксины ард сууж явж байхдаа мэдсэн байхгүй. Би өөрөө тэрэн дээр ямар нэгэн шийдвэр гаргахаар ингээд миний тарих ингээд хөрөлцөхгүй байсан л да. Шийдвэрээ яг гаргаж онж гаргах чадахгүй байгаагаа анзаараад за тэгээд би навчаа агштайгаа холбогдсон. Навчаа агштайгаа бол таньдаг тий миний яг сүнсний талаар ярилцдаг танил эгч маань байсан. Тэгээд би гинтл одоо навчаа агш руу ямарсан. Навчаа агш руу тий далгамаар санагдаад хин нэгний л тусламж надад хэрэгтэйсэн. Би яагаад гэвэл өөрөө шийдвэр гаргах ямар ч байдалгүй байгаа мэдрээд залхахтаа яагаад ч тэгээд ярихад айгүй гоё тийм энгийн байдлаар надад тайлбарласан л та. Зүгээрээ энэ бол одоо тийм унгаалт гэж зүйл байдаг. Тэгээд чи гэрээнийхээ дагуу явж байгаа учраас хин нэгэнд буруу өгөх шаардлагагүй. Харин чи өөргөө ингэж бүрэн сэрээх хэрэгтэй гэд айгүй энгийн тайлбар өгөөд тэгээ үнэн мэдлийн юм ном байгаа. Үүнийг авч уншвал чамд хэрэгтэй байхаа гэд. Тэгээ би яг мэдрэмжээ тагсан тэр үед шууд үнэн мэдлийн ном гэж фэйсбુક дээр хайгаад тэгээд хайгаад үзсэн чи яг манай хажуудлын байранд борлуулчихсан. Тэгээд аюу азтай. Тэгээ анх үнэн мэдлийнхаа номыг уншаад шууд худалдаж аваад 2 өдрийн уншсан. За тэр номыг уншихад надад тэндээс хамгийн түрүүнд ойлгож авсан зүйл бол өөртөө итгэх гэдэг зүйл надад маш тод харагдсан. Би өөртөө итгэж ээж би энэ асуудлаас гарч авах хэрэгтэй юм байна гэдэг надад тийм ухамсар орж ирсэн байхгүй юу. Тэгээд би шууд автоматар одоо нэг янз бүрийн арга хэрэглээд одоо юу гэдгийг те хүн амьднаас зөвлөгөө аваад би тэр үед айгүй аураад явцдаг. Тэрэн те юм мэддэг бүгдээр хүсчихсэн. Тэгээ ингээд нэг л би өөрөө яг дотроо ингээд надад тийм дутуу санагдаад байхгүй юу. Нэг тийм мэдрэмжтэй. Би үнэн мэдлийн номыг уншаад айгүй хүрцтэйгээр за би өөрөө шийдэх юм байна. Бүх асуудал миний гарт байгаа юм байна. Бүх чадал миний гарт байгаа юм байна. Би ямар ч өөртөө итгэх хэрэгтэй. Би энэ ажлыг дуусгаж чадна. Энэ ажлыг ингээд дуусгаад цэг тавих хэрэгтэй юм байна гэдэг юм шийдэл гарч ирсэн. За тэгээ яг тэр шийдлийн дагуу би 7 хоногийн дотор бүх ажлуудаа цэгцэлсэн. Цэгцэлж дуусаад эргээгээ дахиад нэг сөрөг бодол
чадахгүй байх хэрэгтэй гэдэг зүйлээр би ингээд тархиаг хотлоо. Тэгээд анхан шатнд бүртгүүлээд 7 сар яваад дүрхсэндээ. За тэгээд анх одоо үнэн мэдлэг сургалт үнэн мэдлэг ном аваад хэрхэн сургалтанд орсон тухайгаа ярьлаа тийм ээ. Тэгвэл сурч явах явж болон одоо ингээд амьдрал дээр тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Одоо хоёр багшаас асуух зүйл юу? Зөвхөн одоо сурч явахтаа ч биш. Одоо ингээд амьдрал дээр хэрэг болох. Одоо бусдад бас мөн үлгэр жишээ тус бол тийм асуултууд байгаа юу? За мэдээж маш их асуултууд гарч ирдэг ингээд сүнсний хөгжил хийгээ явж байх замд. Гэхдээ би үнэн мэдлэгийг төгсөөд суралцж байх явцдаа багш нараасаа маш их юм асуудаг байсан. Ингээд нэг ангид ингээд олоолаа ингээд хичээлдэг те. Ингээд нэг нь асуудлаа яриад багшаас асуулт асууж байгаа хооронд би ингээд дараагийнхаа асуултыг ингээд асуухгүй хүлээж байх зураа. Тэр үед би өөрийнхөө хариултыг олцоод идэгсэн байхгүй юу? Тэр бол миний ухамсар сүнснээс хариулт өгч байгаа тийм зүйл юм аа. Тэрэн шиг одоо өөрөөсөө асуултаа өөрөөсөө хариулт олж чадах чадвартай болсон. Гэхдээ ямар нэгэн тонцлогоо ингээд өөрөөсөө илүү тий ижлэхэн төвшний суралцж байгаа суралцагч болон багш нараасаа санал солилцоод маш их дэмтэй байдаг. За бид өнөөдөр үндсэн 3 асуулт бэлдсэн байгаа. За үүний нэгт жишээ нь сая сүүлд надад болсон зүйл хэвгүй. Зарим хүмүүс нэг амьдралд харилцах шаардлагагүй хүмүүс ингээ гарч ирдэг. Тэр талаар би нэг бүрэн ухамсарлан байхгүй юу дотроо. Яасан бэ гэхээр ингээ надад найз гэж нэртэй хэрнээ яг амьдрал дээр яг ингээ тунгаагаа бодоод утсан чинь найзыг байж чадахгүй байна да гэсэн нэг тийм найзын тухай асуудал гарч ирсэн. Тэгээ би тэр үед ингээ манай тэр найз маань надад нэг жоохон онцгүй хандлага гаргасан байхгүй юу. Миний жоохон өөрийг хүрэхээр тийм зүйл гарч ирээд тэгээ би тэр үед би яг уурлахад төр хоошин тавиад яг нүдэ нэ энэ яг юу болоод байна багшаага ингээд тунгаагаад бодсон байхгүй. Тэгээ тунгаагаад бодоод утсан чинь яг найз мөн үү гэсэн асуулт ахаад надаас дотроос гарч ирсэн. Нэрээ мөн үү гэд бодоод утсан чинь яг жинхэнэ найз бол тэгээ бүх юм хуваалцаад илэн талангүй байгаад ингэдэг. Гэтэл манай тэр найз маань өөрөө тийм биш байж айгу сөрөг хандлага гаргадаг ч юм уу. Нэг тийм эрүүл бос зүйл гаргаад байт юм байна да гэд энэ талаар би маш тайван юм ухамсарлаад дотроо ингээл бодсон байхгүй. Тэг яг тэгээ бодсны дараанаас тэр найз маань өөрөө ингээд надаас ингээ холбоогоо тасалсан. За би яг тэр холбоогоо таслах үед нь ахаал би татгшаага ингээ хандсан байхгүй. За энэ яг юу болоод байна гэд. За тэр үед татраас ахаал хариулт маань гарч ирсэн. За энэ хэд хоногийн өмнө миний ухамсарлан зүйл өөрөө ингээ энергиэрээ шийдэгдээд тэр хүний энергитэй миний энерги ингээд цогцохгүй болсон байна гэдэг дотроос хариулт өгсөн байна. Тэгээд би тэр зүйлийг ухамсарлаад за хүн дотроо ямарваа нэгэн зүйлийг бүрэн ухамсараараа таньж мэдсэн тохиолдолд заавал ингээд хэл амаараа үгүй тийм байна ингээ болох хэрэгтэй хоёлоо юм чинь найзлах хэрэггүй ч гэдэг юм уу заавал ингээ боддоор ингээд хорлох их шаардлагагүйгээр энэ бүрэн ухамсарлсан зүйл энергиэр ингээ зохицуулагдчих юм байна гэдгийг би ухамсарлсан байхгүй юу. Үүнээс үүдээд хүн ямарваа нэгэн зүйлийг ухамсараараа хүлээж аваад түүний бүрэн ухамсарлан цагт зөв шийдвэр ингээ гардаг юм байна гэдэг нэг юм ойлгож авсан байхгүй юу. Тэгээд үүнийг тэгвэл энгийн зүйлүүд дээр би өөрөө бас хэрэгж чадж байгаа юм уу гэдэг юм бат өдөр тутмын одоо зарим нэг хортой хоол юмс амтнаад нь болоод тэрийг би сонгох тохиолдол гардаг ч юм уу. Зарим нэг ажлыг за жоохон дараа нь ингэчих гэдэг юм уу. Ингээ бодоод үзсэн чинь бүх зүйл дээр би ухамсартайгаа бас бүрэн холбогдохгүй байгаа ажил хийсэн байхгүй юу. Тэгээд хоёроос энэ талаар асууя. Нэг шийдвэр гаргалтанд тарих шийдвэр гаргаад нэг хуучин дадал зуршлаараа нөгөөд нь болохоор ухамсар буюу тийм ингээ зүрх сэтгэлээс гарсан шийдвэр гээд хоёр байгаад байгаа юм болоо гэж би анзаарсан. Энэ талаар хоёроос асуумаар байна. Маш сонирхолтой асуулт байна. Тэгээд миний зүгээс хэлээд хариулъя гэж бодлоо. Би юу гэж хариулах вэ гэхээр яг чиний саяны яриг сонсоход эхлээд бол чи тэр зүйлийг ухамсарлсан гэж ярьлаа. Тэгэхээр аливаа зүйлийг ухамсараараа хүлээж ав.
Эсвэл ил ухамсараараа хүлээж авах гэсэн хоёр ялгаатай чиглэл гарч ирж байна. За ухамсараараа хүлээж авсан тохиолдолд тэнд одоо сүнсээр хүлээж авч байгаа гэсэн үг. Ухамсар сүнстэйгээ холбогдсон учраас тэр чинь одоо тэгэхээр хичээлийн чинь нөгөө нэг юу чинь одоо энэ үр дүн чинь энэ дээр гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Жишээ нь чи ухамсар сүнстэйгээ холбогдсон тийм ээ. Тодорхой хэмжээнд дадал хийсэн бас. За ингээд итгэл үнэмшил орсон энэ дээр чинь. Тэгээд чи ухамсарсан гэж ярьлаа. Тэгэхээр зүгээр урд нь хэрвээ бясалгалд энэ төрд яваагүй байхдаа чи тэгсэн бол энэ чинь бас арай өөр байх магадлалтай. Гэтэл энэ дээр яаж юм гэхээр ухамсарт сүнс илүү одоо дотн болсон гэж ярина л та. Чи урд нь ингээ холбогддгүй юм нэлээсээ холбогдоод мэдрээж явж байгаа учраас. Тэр тохиолдолд ухамсараараа хүлээж авсан үед маш их анхаарал тэн дээр төвлөрч идэг. Тэгээд яг одоо жинхэнэ өөрөөрөө хүлээж авч байгаа учраас анхаарал байна, нэгт итгэл байна. За тэгээд тэрэн дээр ч юм болохоор анхаарал хаана байгаа газар заавал ингээд үйлчлэг байж байгаа, хүчтэй үйлчлэг. За тэрийг чинь ухамсар өөрөө зохицуулаад байх үеиг бол байдаг. Жишээ нь яг наадахтай чи адилхан гэж жишээлхэд оройн унтахтай одоо чи нэг амьдрал дээр батгүй асуудал байлаа гэж бодъё л та тийм ээ. Тэгэхэд чи тэрийг ингээд хэдэн үдэ бодоо явчих. Чиний анхаарал тэн дээр төвлөрөөд байна. За тэгэнгүүтлээ чи унтахтаа ч гэсэн орой бодож яж гэж бодъё. Тэгэнгүүт чиний ухамсар сүнс өөрөө тэр асуудлыг зохицуулаад байгаа үеуд бол байдаг. Яг энэ хөө ухамсараараа альва зүйлд хандахаар юм одоо энерги хүчирч гэж ярьлаа сая. Ухамсар өөрөө зохицуулаад өгдөг. Ил ухамсараараа хэрвээ чи тэр асуудлаа хүлээж авсан байлаа гэж бодоход ил ухамсар илүү чамайг өдөв. Тэр нь юу вэ гэхээр за тийм штэ. Энэ найз чи юм штэ угаасаа гэсэн л нэг ойр зургийн шалдар боддар юмнууд ороод эсвэл чамайг бүр стресс төлнө. Эсвэл одоо за гайгүй штэ инээ тэрийгээд бас нэг жоохон зөөлөх маягтай тийм бодод орж ирээд тэр найзаагаа илүү одоо яг энэ ухамсар сүнснийхаа гаргасан шийдвэрт хүрч чадахгүй илүү өвшөөх ч юм уу эсвэл босож уулзах ч юм уу ингээд хэрэггүй байлаа штэ тэр найзтай чамд юу гэвэл ингээд авцгаа болцсон байхад хэрэггүй уулзалтууд гарч ирэх ч юм уу иймэрхүү зүйлүүд болно. Тэгэхээр маш зөв шийдвэр гаргасан байна. Тэгээд энэ нь болохоор ухамсар сүнс өөрөө шийдсэн байна гэдгээ чи өөрөө бас мэдэрсэн байна. Тэгэхээр маш сайн байна гэж би хэлье. За тэгээд яг үүнтэйгээ адилхан жишээлүүд тэр нөгөө нэг заримдаа чи чадахгүй юм гэсэн штеп. Тэгвэл одоо дахиад жоохон ажиллаж эхлэх гэсэн үг. Тэгэхээр одоо тэр хоол ундныхаа асуудал хэрэггүй л гээд ухамсарлах хэрэгтэй. Одоо чи тэрийг хэрэггүйгээд орцсон найрлагнаас нь ингээд уншиж штеп. За хэрэггүй юм надаа гэд. Тэгсэн мөртлөө идмээр байгаа дамсаад үзчихдэг, идмээр удаад идчихдэг. Тэрхгүйгээр чи өөрөө угаасаа би идэхгүй. Энэ надаа хэрэггүй. Яг иймэрхүү орцтой зүйлүүд надад хэрэггүй гэд тэрийг идгээсээ өмнө юм уу урдчлаад чи урд нь өөрөө одоо сэтгэл зүй бэлэн болцсон байх тохиолдолд чи хизээж тэрийг идэхгүй. Хичнээн амттай харагдсан ч гэсэн идэхгүй. Тэгэхээр энэ дээр сэтгэл зүй гэдэг юм бэлэн байдал, сэтгэл зүйн бэлэн байдал бол маш хэрэгтэй. Энийгээ чи одоо хэрэггүй гэдгээ ухамсарлсан байх хэрэгтэй байхгүй. Тэрийг бол ухамсараар хүлээж авахаар бас зохицуулагдал явчихна. Одоо энэ найзын асуудал дээр ухамсар сүнс зохицуулсан шиг тэр хоол ундны асуудал. За альва ондоо жижиг сажиг асуудал дээр болохоор одоо мөнс ухамсараараа хандахаар тэр ухамсар зохицуулж өгнө гэсэн үг. Нэг ясна. Гэхдээ дангаараа өөрөө хийхгүй зүгээр л чамд нэг нөлөөсөхгүй ч юм уу тэр байдлаар зохицуулагдана гэсэн үг. Жижиг сажиг асуудал дээр жишээлбэл тэр хоолн дээр сэтгэл зүй бэлэн байна гэдэг дээр би өөрхий жишээ хэлээ л та. Би ингээд анх бясалгалд орж байхад болохоор би махиддаг байсан. Тэгэнгүүт намайг за бясалгал эхэллээ. Махидгүй чадах уу? Шууд бясалгал эхлэнгүүт чадах уу гэдээ асуунгууд би өөрийн мэдлгүй чадна гэж хэлсэн. Энэ нь болохоор би чадах юм байна гэдгээ ухамсарласан жишээлбэл ягаад гэвэл би тэр зүйл дуртай. Ягаад гэвэл би энэ үнэн мэдлэг бясалгалд үнэхээр орж суралцмаар байна. Тэгэхэд би энийг авч гарах сэтгэл зүй бэлэн гэсэн үг. Сэтгэл зүгээрээ хүлээгээд авсан. Тэгэл маргааш нас нь би тэгээд өөрөө гайхажсэн байхгүй. За би яагаад энэ хийг хэлж вэ? Би өөрөө яг тэр үед чинь махыг бол яг л ингэ жирийн хүмүүстэйгээ адилхан иддэг байсан. Гэсээрнээс би яагаад хэлж вэ гэхэд миний сэтгэл зүй бэлэн болсон. Тэгээд ухамсарлаад авсан. Тэгэл шууд маргааш насны хичээл эхлэхэд би махнаас гараад чадсан. Тэгэхээр ухамсар бас зохицуулж өгч байгаа ш. Бид энэ тохиолдолд яг түүнтэй адилхан энийг би идэхгүй, идээд хэрэггүй гэдгээ л ухамсарлаж байгаа. Тэгээд бусад жижиг асуудлуудаа шийдэхдээ мөн л адилхан ухамсараараа хүлээж авах юм бол чи зөв шийдвэрийг үргэлж гаргаж явах болно. Чи хизээж хэрэгэлзээнд орж явахгүй ямагт ухамсар сүнстэйгээ одоо
заримдаа ингээл болоо, заримдаа ингээд ийн гэдэг асуудал одоос байхгүй болж ирнэ гэж миний зүгээс хэлмээр байна. Ингэж тайлбарлавал ойлгогдож байна уу? Төгсөгч маань тайлбараа. Надаа нэг жишээ ярьж ирсэн шүү дээ. Нэг би өвдөд тэгээ бүрөө ухамсарлаад тэр Тэр гоё. тэгвэл тэрийг бас энэ дэр жишээ. Тэгвэл яг нь саяных болоод ерөнхий суур босох байх гэж бодлоо. Саяны тайлбар ойлгож авсан байх гэж бодож байна. Тэгээд яг нь тэр жишээг хэлэхэд ер нь яг тийм юм байлээ. Ерөөсөө ухамсартаа хандаж чадах юм бол ухамсараараа бүрэн ухамсарлах юм бол гэж яриад байгаа шүү дээ. Энийг би нэг жишээн дээр хэлье. Жишээлбэл одоо миний ингээд нуруу нэг удаа ингээд одоо зарим хүмүүс гинт нуруу татчлаа гэж ярьдаг шээ. Одоо тонгоож яснаа босч чадгаа болчдаг ч юм уу. Одоо ингээд сууж яснаа босгоор ёг гээл нурууны арчлага нэг юм орчлоо гэж хүмүүс ярьдаг шээ. Яг тийм байдалд орсон байхгүй юу. Тэгээд би тэрийг яана мана гэж тэгэл ийлж барайл тэр хүн тэндээ юу ягаал илээл тэг жоохон барьж мариал хэвчээ. Тэг жоохон анхаарал тавьсан гэсэн үг байхгүй тэр сөрөг тав дээр нь. Тэнгүүд нөгөөд чинь бүр өвчөө ороод өглөө би бүр ингээд орон дээрээ босох гээд эргэсэн чи эргэж чадхаа болсон тийм хүн болсон байсан баг. Тэгэнгүүт чинь гинт юу болж байна энэ зүгээр штэ. Энэ зүгээр л байлгүй яахаар ингэдэг чи яатсан. Энэ зүгээр штэ. Одоо босоод юмаа хий. Зүгээр тонголз яахчгүй наадах чинь гэл хилцэн чинь зүгээр хуруу инчиж байгаа юм шиг алга болсон. Энэ бол үнэхээр босон явдал. Тэгэхээр би яг тэр үед яг ухамсарлсан байгаа. Ухамсарлаа гэдэг чинь энийг хэлэх гээд байгаа байхгүй би. Ухамсараараа би зүгээр гэдэгтээ итгэлтэйгээр ухамсарлсан байгаа. Явлаач зүгээр. Би зүгээр л гэвэл зүгээр гэд яриад байдаг штеп. Тэрийг би яг бүрэн биеэр мэдэрсэн баг. Тэгээ үнэхээр зүгээр болсон. Ерөөсөө яг тэгээ нэг гайхамшиг гэж байдаг чинь үлгэрийн кинон дээр дан гээл нэг юм одоо эсрэг байсан юм сөрөг байсан юм эерэг болгочтой эсвэл харанхуй байсан юм гэрэл асаачдагтай яг адилхан зүйл над дээр тохиолдсон байхгүй. Тэгэхээр ер нь ухамсарлна гэдэг чинь яг энэ юм аа гэдгийг л сонсомоор байгаа юм байна тийм үү? Тийм. Тэгэхээр одоо төгсөгчдөө хэлэхэд бол яг ийм зүйлүүд болдгоо шүү. Яг үүнтэй адил аливаа зүйлд хандахдаа эргэлзээд авах юм бол өөрөө ингээд тэр зүйлийг хиймээр идэг. Гэтэл дотроос эргэлзээ төрүүлээд байдаг. Тэгэхээр ингэчүүл яана, тэгчүүл яана гэсэн бодол орж ирээд нөгөөдгөө хийж чадахгүй болчих гээд байдаг. Тэгвэл өөрөө үнэхээр хиймээр байгаа юм бол зүгээр гээл хийх хэрэгтэй ухамсараар. Тэгсэн цагт бүх зүйл зүгээр. За яана инээл гэх юм бол эргэлзээ ороод ирэх юм бол асуудал үүснэ. Тэгэхээр ухамсарлна гэдэг нэг ондоо ил ухамсараараа бодож хийнэ гэдэг нэг ондоо. Тэгэхээр шийдвэрийг мөн энэ мэтчлэн гаргаж болох нэ. Одоо болж байна уу? Тий, одоо тий бүрэн яг нийцээ ойлж байна. Тэгэхээр нэг ухамсарын нэг эсрэг зүйл нь болохоо эргэлзээ ухамсарыг бүрэн ухамсарлах цаад болд юм байна л гэж тохиомж байна таны ярианаас. Энэ дээр би бас навчаагчтай яг ижилхэн бодолтой. Яг би ингээд одоо саяны төгсөг маань асуултсухаар би ингээд за иймэрхүү гэж дотроос хариултууд маань ургаал гарч ирэхээр яг тэрийг навчаагч маань хэлчихэд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд надад яг за яг тийм дээ гэж ерөөхдөө одоо санал нэгдэл байгаа тийм. Тэгээд ер нь тийм энэ бол нэг үгээр хэлбэл ерөөсөө ухамсарт сүнсний хүч. Одоо бид нар хичээл дээр зөндөө ярьдаг штэ. Ямар нэгэн зүйл хүсчээвэл ухамсарт сүнснээсээ хүсээд үзье. За магадгүй те хин нэгний одоо хүмүүсийн өмнө ярих га цандраад лээ. Тэгвэл ухамсарт сүнсэндээ би хүмүүсийн урд ярих чинь шүү. Надад туслаарай, надад арга ухаанаа зааж өгөөрэй. Би яаж сандралгүй ярих вэ гэд ингээд чин сэтгэлээсээ хүсч чадах юм бол ухамсарт сүнс бол ямар нэгэн аргыг заавал зааж өгдөг. Тайвшруулж өгнө. Харин дотроо нөгөө нэг саяны навчаагч багшийн хэлсэнчлэн эргэлзээтэй нэг иймэрхүү ах юм бол тэгээл ухамсарт сүнснийхаа хүчийг эргэлзээгээрээ дарчиж байгаа гэсэн үг. Тэгээд хоол хүнсэн дээр жишээлбэл яг үн бидний сэтгэлийн мухарт амттай мэдх юмсан ч юм уу тэрний хүсэл байж байгаа одоо нөгөө нэг тодорхой хэмжээгээр чихэр чинь амттай зүйл чинь донтуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг одон жил хийгдсэн зүйлийн үлдэгдэл ч юм уу одоо нөгөө яг битэн болсон тэр зүйл байхгүй байгаа учраас ухамсарт сүнснээсээ яг үндэ чин сэтгэлээсээ одоо хүсч ч юм уу чадахгүй байгаа гэсэн үг. Зүгээр л яг бодоод байдаг. За энийг болох ёстой гэсэн бодол гарч ирэл тэгсэн мөртлөө цаана ойдоо гэсэн бодол нь байгаад ч юм уу. За эсвэл нөгөө нэг тийм чимсэн гингүүтэй нөгөө идчихсэн зүйл хямаар амтагтаад дотроо төсөөлөгдөл хийгмүүд нөгөө эд хүсэл нь улам гаргаж ирэл. Тэгээд нөгөө эд ухааны бодлууд бол угаасаа нэг бодоод эхэлчихэл юм бол дуусахгүй бүр улам томрол гэдэг нөгөө нэг сайн авчаагч маань хэлсэн те яг өвдөж явахдаа өвдсөн гэхээр яг өвдөлт нь нэмэгдсэн тэгээ боллоо гэхээр болсон гэхээр энийг сонсож байгаа хүмүүс нь туршаад үзээрэй.
Ядарч л за та ингээд өдөржингөө ажиллаад ядарсан байлаа. Та ядарч байна би ядарч ингээд ингээд бодоод л тэгвэл гинэт яг энэ яриаг санаад үгүй би ядрахгүй байна гэд бодоод үз. Тэгэх юм бол ядархаа болчтой. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар юм идэхгүй хэсэг яваад өлсөд л. Тэгээ өлсөд нь гэж бодоод авахгүйгээр үгүй би өлсөхгүй байна гэд ингээд бодоод үз. Тэгэх юм бол өлсгөө болчтой. Тэгэхээр тэр мэдрэмжүүд өрөөсөө л бид нарын энэ тухайн яаж бодож ин яг тэрийг л дагаад явждаг. Тэгэхээр тэрийг л өөрчлөх юм бол бидний тэр хүлээж авч байгаа мэдрэмж, бид мэдрэгдэж байгаа тэр зүйлс хүртэл яг боддоор өөрчлөгдөж. Ингэж л нэмжээ да. Нэг юм нэмээд хэлмээр байна. Тэгэхээр нэг шийдвэр гаргахад одоо зүрх яаж нөлөөлөх вэ, тарих яаж нөлөөлөх вэ гэдгийг дахиад нэг жоохон өөрөөр бас хэлчихье гэж бодлоо. Тэгэхээр та нартаа зөвлөхөд болохоор яг энэ сурагч маань асуусан шийдвэрийг гаргахдаа яавал зөв шийдвэр гаргах вэ гэхээр эхнээс дээр нь болохоор бид нар болохоор ухамсарлах гэж хэллээ тий. Яг зөв ухамсарлаад яг ингээд тэгээ ухамсар маань ингээд шийдээд бас шийдэлт хүргэж өгдөг юм байна. Тэгтээ бүр зүгээр нэг ухамсарлах биш шүү. Бүр зүрхээрээ одоо яг чин сэтгэлээсээ ухамсарлах. Одоо сая би нөгөө өвчтэй байж байгаа зүгээр боллоо шүү дээ. А нөгөө талаас аливаа асуудал тулгымцсан асуудал байлаа гэж үтэй. Тэгэх юм бол яаж шийдвэрлэх вэ гэхээр илүү бод мэдрэмжээ даа. А тарих бол шууд ажиллаад эхэлдэг бодод сэтгэл үр дүнгийн ингээл боловсруулаад хурдхан шиг хариу хүртэл үзүүлдэг. Тэр нь зөвч байх магадaltaй, бурууч байх магадaltaй. За мэдээдгүй сайн хүнд чинтэй зөв одоо талаас нь шийдвэ гэх юм бол за тарих бодоод эхлэнгүүд за яг шүүг тэр өөрөөрөө шийдвэрийг тавих гаргаг. Тэгвэл давхар өөрийнхөө чаленж үзэх нь шүү дээ. Ухамсар сүнсээ. Дотроос ямар мэдрэмжтэй. Яг ингээд тарихтай санал нэгтэй байна уу? Ингээд тархины зөвлөмжөөр ингээд хий гэдэг юм хийчлээ. Тэгэхээр би өөрөө яг энийг хиймээр байна уу? Үнэхээр ялгаа нэг зүйл хийх гэж байл. Тэг ингээд үзэхээр ямар ч мэдээл тийм хий гэсэн итгэх байхгүй, хэрэггүй гэсэн яах юм бэ гэд нэг хиймээргүй санагддаг штеп. Тэгвэл зүрх зөвшөөрөхгүй ухамсар сүнс санал нэг биш вэ тарихтай. Ингэж нягтлж байж шийдээд айл болох тэр дотроос гарч ирж байгаа мэдрэмжээ хатгалж гараа. Альва шийдэл хүрхтэй. За ингэж нэвчлэлтсэн энийг сонжруулаад яах вэ? Ойлгох ба. За баярлалаа. Маш гоё хариулт. Өглөө хоёрогч маань. Тэгэхээр нөгөө эхний 5 секундэд хүн яг шийдвэр гаргацсан байдаг гэж нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр 5 секундын бодсон бодол зүг байдгаа гэж хүмүүсийн яриа байдаг. А түүнд эргэлзэхгүйгээр итгэвтэй байх нь шүү дээ тий. Тийм тэр хамгийн хурдан хариулж байгаа тэр 5 секундэд чи ухамсар сүнсэл гэж хариулж чаддаг. Тарих бол 5 секундэд бодож шууд шийдвэр гаргачих байхгүй. Тэгэхээр эхлээд бид нар боддог зөв бурууг ядгадаг ингээд шүүжэтэл чинь 5 секунд болчих штеп. Яг шийдвэрийг дотроос 5 секундын дотор тэг гэж шууд хэлчихдэг. Илүү дутуу тайлбар байхгүйгээр. Тэрийг торгон мэдрэмж гэж ярьдаг. Тэрийг л барьж авч шийдвэрээ гаргаж агараа гэж зөвлөе. Яг зөв. Би болохоор бас яг энэ ухамсар сүнстэйгээ холбогдох нэг миний нэг арга болохоор хүүхэд шиг ийм жижиг сажиг юм шийдвэр дээр хүүхэд шиг итгэвээр ханддаг болсон. Тэгэл бол ингээ машины зогсвол тэр маш хурдан хугацаанд ингээд шийдвэр гаргах зүйлээ шүү дээ. За би энэ зүг рүү явах юм бол зогсоод байх уу? Эсвэл ийш явах уу гэдэг юм дээр. За би зүгээр л явж байгаа. Би чадна. Миний очих газар тагтаал банк болно гэдэгт би яг хүүхэд сэтгэлээр ингээ итгэн гот яг ичиж ингээд яг орчлын машин ингээд зохиолж гараад энэ зүйл нэг боллоо, хоёр боллоо, үргэлж болдог. Тэгэхээр энэ зүйлийг л одоо хэлээд шүү дээ. Тийм. Энэ зүйлийг хэлээд тэр торгон мэдрэмжийг чи мэдэрч чадчихна гэсэн үг байхгүй юу? Тийм. Ястаа 5 секундэд ордог энэ зүг явах уу, энэ зүг явах уу гэдгийг чинь ухамсар сүнсгэн шийдэд гаргачих. Түүнээс хин чин ээлт ухамсар бол за яшаа ийш явъя гэдэг ч юм уу ингээл эргэлзээ гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр чи маш сайн байна. Тэгээд төгсөгчтэй бас баяр хүргье гэж би бодож байна. Үнэхээр урамтай байна. Бас За баярлалаа. Тэгэхээр ухамсар сүнстэйгээ холбогдно гэдэг зүйл бол одоо инженеэр та бүхэнд ойлгуулахын тулд одоо юм жишээ авч ярьж байна. За тэгэхээр ухамсар шийдвэр гаргалтанд эргэлзээ бол маш их саад болдго юм байна гэсэн юм энэ ярианаас ингэж дүгнэлт гарч ирж байна л да. Тэгвэл хүүхдийг энэ сэтгэлээр илтгэвчтэй одоо нөгөө тал нь бол итгэлийн талаар би яриаг асууя гэж бодлоо л да. Одоо хүмүүс өөртөө өөртөө итгэлтэй бай гэж маш их ингээ хохолгоо сэтгэл зүйн талаар өөртөө итгэлтэй хүн гэж ямар байх вэ? Тэ ингэж цараал тэг инг гэж ярьдаг ч тийм.
та хоёр маань энэ өөртөө итгэл шийдвэр гаргалтанд энэ ухамсар сүнстэй ихэнх холбогдсоор ярьж өгөөч гэж хэлсэн. За нинжээ огш манд хариулах уу? Эхлээд би хариулах уу? За яг би бодож байгаа зүйлээ хэлээ та тэгээ нэмээд гэхээр ил амьдрал дээр байгаа за өөртөө итгэх итгэл ийм тийм гэж байгаа зүйлүүд бол хөвчлэн гадаад үзмжгүй чиглээд идэг юм шиг санагддаг. Одоо юу гэдгийг одоо эмэгтэй хүн бол те царай төсөн юм байх хэвээр ингэж нүрээ ажиллах хэвээр үсэн юм байх хэвээр за би иржаар ирсэн гэх юм уу за эрэгтэй хүн бас те джентльмен одоо цаг зүүн яа тийм ингээд өндөр жин гэл ингээд ерөөсөө гадаад үзмжлэх гоё байвал тэр хүн өөртөө итгэлтэй байх юм шиг тэгж бас өөрийгөө маш их хуурдаг. Яг үндэ ингээл гаднаа бол ингээл айгүй гоё өөртөө итгэлтэй одоо үгдгийн мис салхаал яг нэг үер дээр ирийн харьцаатай гоё палаж өмсч өндөр өсгийдтэй нөөрэ гоё будцсан эмхтэй уу явж ила. Тэгэхээр эмхтэн дотор юу нөөгддөг ерөөсөө одоо мэдтгүү. Тэгээд тэр хүнийг хаттай бид нар яаж харддаг вэ гэхээр энэ эмхтэн ямар гоё өөртөө итгэлтэй юм бэ? Тэгж хардаг. Гэхдээ ерөөсөө дотхыг нь хардахгүй ерөөсөө л бид нар бүгдүүд тэр юу нэгж ханддаг штэ. Одоо баян байна уу, ядуу байна уу гэдэг ингээд нөгөө харагдах үзмжээрээ шүүгээл шууд харьцчихдаг ч юм уу. Тэгээд өөртөө итгэлээ ч гэсэн яг л гаднаас нараад өгнжидэг. Гэтэл өөртөө итгэх итгэл гэдэг бол ерөөсөө гадаад үзмж чухал биш. Өөртөө итгэх итгэл гэдэг чинь жишээлбэл танд ямар нэг асуудал гарлаа. Тэгвэл та асуудлын шийдлийг хаанаас хайж байна? Асуудлын шийдлийг найзаасаа хайж гэнэ үү? Сэтгэл зүйчээс хайж гэнэ үү? Эсвэл лам бөөгөөс хайж гэнэ үү? Хин нэгнээс хайж гэнэ үү? Эсвэл тэр асуудлын шийдэл таны дотор байгаа. Та түүнийг шийдэж чадна гэдэгт бүрэн дүрэн итгэж гэнэ үү? Тэр чинь ерөөсөө л өөртөө итгэх итгэлийн хамгийн том харагдах байдал гэсэн үг. Тэгээд дэж одоо саний ярьсан эргэлзээ гэдэг зүйл бол ямар үед төрдөг вэ гэхээр өөртөө итгэлгүй үед төрдөг. Одоо нэг юм хийх гэлээ. Би чадах юм болов чадахгүй юм болов чадна. Одоо энийг хийх үү гэж тэгэнгүүт хийгээд ороод ирэнгүүт за цаг байхгүй те за цагаа яаж гаргах те за тэр энэ маань яах вэ энэ маань яах вэ би нэг чи хийж чадах уу чадахгүй өмнө нь хийж илүү яаж илүү гэл ингээд нөгөө төмөн бодолч араас нь ороод ирэх юм бол тэр ерөөсөө нөгөө өөртөө итгэхгүй байдал чинь давмгаалаад ухамсар сүнсээ шууд дарчлаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө өөртөө итгэх итгэл гэдэг бол юу ч байсан чадна юу ч байсан миний дотор байгаа би хин бэ гэдгийг яах гэж энд ирсэн бэ гэдгийг бүрэн ухамсарлсан хүн бол одоо гадаад үзмжнээс хамаарч өөртөө итгэх итгэлээ тодорхойлох юм эсвэл хин нэгэн гаднаас өөртөө итгэх итгэлээ хайхаа болоод зөвхөн өөрийн дотоод руу хандаж эхэлдэг. Одоо сайн төгсөгч маань ярьсан шүү дээ. Одоо өөрийнхөө хүчийг мэдэрсэн учраас өөртөө итгэлтэй байгаа учраас тэр зүйлийг одоо зохицоод олж чадна гэдгийг мэдж байгаа учраас би чадна гэж яг нэг ухамсар сүнснийхаа одоо тийш яв гэсэн тэр заасан замаар нь яваад олчиж чадчих гэсэн. Тэгэхгүй навчаа хөшөө маань хэлсэнчлэн явчихснаа за баруун тийш явчих тийм үү. За өчигдөр баруун тал зогсоол яасан да ч юм уу. Ингээ бодоод эхлэх юм бол өөртөө итгэхгүйгээр ингээд нөгөө өөр юмд итгэж байгаа гэсэн үг шүү дээ. Нөгөө өчигдөр байсан тэр нөгөө нэг үйл явдалд итгээд эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бүх зүйлийн хариултыг дотроосоо хайж дотроосоо гэрэлтэх нь бол миний өөртөө итгэх бий. За би өөрийнхөө талаас тайлбарлая. Тэгэхээр яг хүн юунд итгэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яг гэвэл энэ чинь итгэл гэхээр бас ингээл найз нөхдөд итгэх, хамтрагчтай итгэх, хамт ажиллаж байгаа хүндээ итгэх гэл ингээл ийм итгэлүүд байна л та. Тэгээд энэ олон дотроос хамгийн итгэх ёстой зүйл бол ухамсар зүйлсэндээ л итгэх ёстой. Тэр яагаад гэвэл бүгдийг мэдж байгаа гэдгийг бид нэр ухамсарлах ёстой. Мэдэх ёстой. Бидний мэдэх хамгийн гол зүйл бол энэ. Яагаад гэвэл бид нэр одоо жишээлбэл бүр ингэж ярил л да. Яг гэж ярьдаг юм гэхээр бид нар сулдах гэж ярьдаг энэ дэлхий дээр ухамсар зүйлсээ хөгжүүлэх гэж ярьдаг байхгүй бидний зорилго. Хүнээс биш эд материал бодлож авах биш, байшин барилга авах биш, одоо энэ хүүхдтэй нэг тим юм үлдээх биш, өөр хүүхдтэй ер нь ухамсар зүйлсээ хөгжүүлэх гэж ярьдаг. За тэгээ энэ болж байгаа бүх зүйлийг бүгд төв зурах. Тэгэхээр бид нар ухамсар сүнсээ хөгжүүлэх гэж ирсэн юм чинь ухамсар сүнснийхээ хөгжлөөр дамжуулаад одоо ухамсар сүнстэйгээ холбогдсноор ухамсар сүнстэй итгэх нь маш чухал. Тэгэхээр одоо холбогдсондоо итгэх нь шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс болохоор жишээлбэл тиймэрхүү зүйлүүд гардаг л да. Би яг ингээд холбогдсон, тэгээ холбогдсон гэдгийг мэдж байгаа хэрнээсээ ингээ хариултаа авахаараа би мөн үү биш үгээ эргэлзээд байна. Тэгвэл нэг нь холбогдсон л бол итэг. Бүх зүйлийг таны ухамсар сүнс мэдж байгаа. Тэгээд тэрнийгээ хөгжүүлээд мэдрэмжээрээ дамжуулж хөгжүүлээд улам бүр итгэлтэй болно. Одоо хэлж байгаа зүйлүүд нь улам бүр одоо нэг дадлуудаар явсараад байнга ухамсар сүнстэйгээ харьцнаад ямар давуу талууд бий болох вэ гэдэг нь ойлгомжтой. Бүх зүйл дээр тэр таныг залах болно.
Тэгэхээр та хүнд итгэх хэрэгтэй. Явж явж итгэл минь өөрөө өөртөө буюу өөрийнхөө дотоод мөн чанар буюу ухамсар зүйлсэндээ итгэх нь чухал. За ингээд итгээд ирвэл та хинээс ч илүү гэрэлтэх болно. Өөртөө бүр дотроосоо гэрэлтэж итгэлтэй харагдах болно. Та зөвхөн өөрийнхөө ухамсар зүйлсэнд итгэе. Энэ бол жинхэнэ итгэл юм. Итгэлээрээ дамжуулаад одоо гүүр байхгүй ухамсар зүйлс та хоёрын чинь хооронд холбогдсны. Энэ итгэлээрээ дамжуулж та ухамсар зүйлстэйгээ илүү сайн ховшин одоо энэ физик амьдрал дээр амьдарч чадах болно. Итгэл төгс амьдрахтаа бүр итгэл төгс амьдарч чадах болно гэж би хэлмээр. Аха. Ахаад дэлгэрүүлээд асууя л да би. Ингээ энэ яриаг ингээ сонсож байхад хүний тарих одоо баримт ингээ хайдаг юм байна л да тий. Мэдээлэлтэй. Яг баримт нотлохоо гэд ирэхээрэл илүү ил хумсар материалын тал руугаа хандаа явчихж байгаа. Одоо бодоод үз. Шинжлэх ухаан бол дандаа баримт нотлохоон дээр ингэж юм гаргаж ирж дандаа баримтжуулж ингэж догшиж үзэж нотлдог. Гэтэл биднэрт ухамсар зүйлстэй итгэнүү гэхээс түүнийг нотлох, таажуулах ийм шаардлага ерөөсөй байхгүй гэж би бол үзэж байна. Тэгэхээр зүгээр тэр торгон мэдрэмж болоод тэр сайхныг л мэдрэх нь хамгийн чухал. Тэгээд түндээ итгэлтэй байх нь чухал. За тэгэл баталгаажуулаад хэр итгэлтэй байна гэдгийг баталгаагаар нотлоно гэж болох юм бол яг ийм байж ийм байх ёстой гэсэн юм угаасаа энэ орчлон ертөнцийн дээр чинь байхгүй. Бүгд хязгааргүй, бүгд одоо ингээд харилцан бие биентэйгээ уялдаатай. За нэг олон талаас нь тайлбарлавал олон янзын утга агуулга гарч ирэхээр зүйлүүд байгаа учраас баталгаа нотлохоо гэдэг юм энэ ухамсар сүнсний тал дээр бол ер нь барал байхгүй те. Та юу ч хинч нотлох шаардлага байхгүй. Угаасаа өөрөө бүгдийг дотроосоо мэдээд ухамсар сүнстэйгээ харьцаад түүндээ итгэлийг өгсөн байхад та юу ч батлах нотлох шаардлага байхгүй. Харин бусдад үлгэр дуурайл болж гэрэлтэх болно. Тэр нь юу вэ гэхээр таны тэр одоо тайлбарлаж байгаа баталгаа нотлохооч юм болно. Одоо энэ төгсөгч маань ийм юм сураад хөөх ямар сайхан гэрэл гээгээд байна. Ямар өөртөө итгэлтэй байна. Ямар зөв шийдвэрүүдийг гаргаж байна гэдгийг бас одоо ойр тойронд ч хүмүүс чинь хардаг ч юм уу. Тэр таны өөрийн одоо сайн ярьсанчлан тэр зүйл болно. Тэгтээ угтаа бол яг энэ талаасаа бол илүү материалын зүйл рүү болно. Мэдрэмжил чухал. Тэгэхээр хоёр өөр зүйл болсон юм шиг байна. Юу юм байна л да. Би нөгөө сонсогч нарт илүү баталгаатай зүйл тий олон талаас нь ингэж ярьж байгаа шүү. Асуугаад байгаа шүү. Тэнгүүтээ ийм л юм байна. Сэтгэл зүйн одоо зөвлөгөө тэрэн дээр чи ийм байдаг штэ. Сэтгэл зүйч ингэж зөвлөдөг. Тархины тарих судлалын шинжлэх ухаанд ингэдэг. Одоо ийм мэдээлэлтэй эрдэмтний ийм мэдээлэл дээр одоо энерги гинцэн гэдэг нэг ямар нэг юм нотлохол шүү дээ тий. Яагаад гэвэл хүмүүс нөгөө илүү метафорик зүйл баримттай санагддаг юм байна л да. Ухамсар сүнстэйгээ холбогдох тэр одоо жишээлбэл оргуу хоосон зүйл итгэх гэдэг. Эсвэл нэг ямар нэг уншиж мэдчихэж заавал нотлогоотой зүйл итгэх ингээд хоёрын ялгаал байгаад ах шиг байна л да тий. Тэнгүүд яг нөгөө нотлогоогоо за миний ухамсар сүнс уг нь ийм надад ийм торгон мэдрэж мэдрэгдэж байна. Энийг яаж батлах уу гэд нэг хэсэг ингээ уншиж тий. Одоо тэр эрдэмтний тэр сэтгэл төрч тэр мундаг хүний хэлсэн юм дээр яг нийцж чинь. За тэгвэл би миний ухамсар сүнсэндээ итгэж байгаа итгэл зөв юм байна ч гэдэг юм уу тий. Эргээгээд бүр юм нарийн ягт нэг юм батгаар байнгын ирж хайдаг юм шиг санагдсан надад. Яг саяны ярьсан дээр надад нэг ийм дүгнэлт гарлаа. Одоо баталгаатай нотлохойтой нүдэн тарагдаж гарт бэрэгдэг зүйл итгэдэг гэж штэ. За гэхдээ одоо өөрсдөө хүмүүс юу яадгийг бодоод үзье. Одоо жишээ нь нэг асуудал тулгарлаа түрүү хэлсэнчлэн тий хин нэг асуудал тулгарлаа. Тэгэхээр их хүмүүс яадаг вэ гэхээр тэр асуудлыг шийдэх одоо үзэж харах хүн ч юм уу хүн хайдаг шүү дээ. Тэнгүүд хаашаа явдаг вэ гэхээр хүмүүсийн амийг сонсдог. Одоо энэ хүн сайн, энэ хүн одоо бүгдийг шийдэд өгчдөг. Энэ хүн бүхнийг мэддэг. Бүх асуудлыг шийддэг гэд ингээд сонсчингуудаа шууд тийш явдаг. Тэнгүүд бид нар яг л ижлэх юм ярьж байгаа. Бид нар ч гэсэн амаараа ярьж байгаа. Бид нар юу ч хэлж байгаа вэ гэхээр өөртөө итэг. Таны дотор бүх шийдэл байгаа гэж хэлж байгаа. Тэгэнгүүт хүмүүс яадаг вэ гэхээр хүний ярьсанд итгээд тэр нөгөө хүний хүчинд итгээ явцдаг. Тэгэхээр энэ нэг л зүйлийг харуулж байна. Бид нарын өөртөө итгэх итгэл ямар доошо орсон бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Бид нар ингээд
өөр хин нэгэнд сайн тэгэхээр ямар гоё юм тийм үү би очиж асуудлаа шийдүүлчихье гэл ингээд хитэн дүүрэгч байдгийн тий хамаг болсон гэсэн мөнгө дүүргөө барайл гүдэг тэгэнгүүт үгүй ээ үнгүй штэ таны дотор байгаа юм чи үнгүй хүчтэй гэд ингээд хэлэхээр юус итгэдэггүй тэгин гэж юу байсан зохицол болно гэж юу байсан ч юм уу одоо тэгж бодож байгаа хүмүүс байгаад тий өөрийгөө ангаадаг манай төсөвчдөд өөрсдөө зөндөө ангаадаг гэр бүлийнхнийг ангаадаг тий янз бүрийн хамтар тий тэдгэрийг бүгдийг даваад гарсан гэх тэгэнгүүт одоо тал хүн нь бол за ямар гоё юм гэж бодож магадгүй за тал хүн би тэгвэл чадах юм байна гэж бодож магадгүй тэгээд үлдсэн хүмүүс нь яах вэ гэхээр за тийм гэж юу байсан хүн яаж өөрийгөө хангах юм ч л орно шүү дээ гэх юм уу ингээд нэг өөртөө итгэл гэдэг зүйл маш одоо сул байдгийн байна ерөнхийдөө хүмүүст гэсэн ийм дүгнэлт гарлаа. Хөөе би нэг баталгаатай зүйл ярьж чадах юм биш үү? Тэр нь юу вэ гэхээр бид нар одоо ингээ ухамсар сүнсээ хөгжүүлэхээр өөрийнхөө жишээн дээр хэлж байгаа байхгүй би одоо бид нэр гэрэл өсдөг ухамсар сүнс хөгжөөд гэхээр тэгээд одоо 30 доорондоо нөлөөлж эхэлдэг. Тэгвэл миний хамтрагч хань нөхөр маань өөрчлөгдсөн. Энэ бол миний үзүүлэх баталгаа. Одоо нийгэмд асуугаад та юу нь яач та юу нь хэн тусчулсан ухамсар сүнсээ хөгжүүлснээр яасан тэгээ өөртөө итгэлтэй болсноор яасан гэвэл ийм үр дүнтэй одоо манай хамтрагч миний хамтрагч бол өөрчлөгдсөн. Угаасаа ийм тал дээр ерөөсөө ямар ч юугүй хүн байсан мэдлэггүй мэдээлэл авахгүй ийм хийч гэж боддгоо байсан. Одоо миний нөлөөллөөр одоо жишээлбэл энерги ярддаг болж эхэлж байгаа. Миний энерги өнөдр жоохон тийм бэ нөө ийм бэ нөө за тэгвэл ингэгээд одоо нөгөө хамтрагчтайгаа би одоо нөхөр байгаа гэсэн үг шүү дээ. Одоо энергийн зөвлөгөө өгч юм уу? Одоо энэ тал руу чиглээд эхэлж байгаа байхгүй юу? Гайхамшигтай. Хизээч тэр хүн надаас тийм асуугааргүй хүн байгаа байхгүй юу? Гэтэл энерги гэж юу юм? За ингээд энергитэй байхаар яадгийн тэгвэл миний энерги өнөдр сул гэсэн үг үү? Ийм бэ, тийм бэ гэдэг ингээд сурцаад эхэлж байгаа. За бүр ингээд сурж явсаар хагаад одоо энэ яг үндэ энэ үндсэн группийн маань энэ үнэн мэдлэг группийн маань хамт явдаг. Одоо энд тодорхой энэ арын албанд бас зүтгэдэг. Өөрөө ингээд анхан шатнд суралцсан байх жишээтэй тех мэдчлэн өөрчлөлтүүд бол гарч эхэлдэг. Энийг бид нэр одоо ингээд ярьж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Урд нь бол яриаггүй. Одоо энэ хамтын ухамсар дотор одоо энэ багш нарын арт тал гэр бүлийн хүмүүс нь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Баталгаа нутлахаа байна уу? За тэгвэл энэ хүн ингэж өөрчлөгдсөн гэд ингээд ярих зүйлтэй болжээ үдээд. Энэ бас нэг зүйл мөн үү? Баталгааны. Манай хоёр маань юу гэж бодож байна? Тэглгүй яах вэ? Яг амьд өөрчлөгдсөн. Тэгээ амьдрал дээр маш их олон гоё өөрчлөлтүүд гардаг манай үнэн мэдлэх сургалтаа ингээ явснаар тий суралцаад суралцж явах явцад гарч эхэлдэг. Анхан шатнд суралцж байхад л өөрчлөлтүүд гарч исэн. Би нэг багасаа айгүй ичид байдагт итгэдэг хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд ичид гэдэг одоо хүмүүсийн хувьд бол юм хийсэр зүйл шүү дээ. Тэгээд фестивал явлаа гэж ярихад хүмүүс гэгэрчжээ гэдэг ч юм уу. Тоглоом шоглоомоор ингээд юу байдаг баларцсан гэдэг юм уу тий. Энэ инглээр юусэн масын сэтгэл зүй маш их барин төгсөөд байна л та. Тий. Литерал гарт баригддаг зүйл. Тий. Тэгэхээр зэрэг миний багада итгэжсэн ичид бол үнэн бодит төлөвтэй дүүцгэж тэрнээс илүү том зүйл юм а гэдэг би үнэн мэдлэг дараад барьж авсандаа маш их баяртай байна. Би нэг зүйл хэлчихэд түрүүн нь яг ичид гэд ярьсан дээр нь хэлчихье. Түрүүний миний нөгөө ярьж өгсөн дээр зүгээрээ чи яахчгүй зүгээр эзтэй гэж хэлэнгүүт яг ичид болсон байгаа үстэй. Тэгэхээр ийм гайхамшигтай байгаа байхгүй юу? Хүний ухамсар ийм хүчтэй бидний дотоод ухамсар. Тийм юм бэлээ. Тэгэхээр одоо нэг жижиг сажиг өвчин за тэгээд ер нь итгэл юм бол дотоод бүх хүнд өвчин бүгд яг энэ мэдчлэн илаашрах боломжтой гэдгийг би мэдчих авсан. Өөрөөр хэлбэл Алхимч гэдэг ном байдаг тий. Би тэр номыг нэлээдэн жил өмнө уншижсэн. Гэхдээ тийм нэрийн ухамсарлаж ойлгоогүй л байгаа юм л да. Одоо ичидтэй юмыг хуургах чадвар биднэрт суудсан байдаг тий. Үнэн мэдлийг төгсөх шилбэнд. Одоо их сөрөг зүйлийг эерэг болгож хуургах бүрэн чадaltaй болсон байдаг юм байна гэдгийг өөрөөсөө болон ангийнхнаасаа багш нараасаа байн харж идэг. Тэгэхээр хуургах тий энэ ичид гэж ярьсныг би түрүүн нэг найзтайгаа уулзлаа л да өнөөдөр. Тэгээд өмнө ч гэсэн найзлдаг маш олон жил найзлсан найз маань би өмнө анзаарч байгаагүй байгаад байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр ингээ анзаархад ярианых нь 90% нь сөрөг зүйл надад мэдрэгдсэн.
жишээ нь хандлага нь тий одоо өөрийгөө ярьж байгаа хүмүүсийг ярьж байгаа хүмүүсийг одоо аль хэдийн дөвөн ч гэсэн тий сөрөг зүйлээр дөвөн ч гэсэн бид нар олвол их юм шийдэмгээ сөрөг зүйлийг эрэг зүйл рүү ингээд ганцхан үгээр ингээд чиглүүлээд тэр хүний яриаг одоо эрэг болгох юм чадaltaй болсон юм байдаг юм байна гэдгийг анзаарлаа би өрөөсөө. Тэгэхээр нийтлэг тий өдөр тутамд бидний амьдралд энэ сөрөг сэтгэл зүгээс тэгвэл хэрхэн өөрийгөө хамгаалах сөрөг хүмүүсээс тэр бол энерги шүү дээ. Энерги ингэж цэвэр байлгахын тулд эрэг байснараа одоо ямар ч эргэлзээгүй те өөртөө итгэл гэдэг зүйл маань юм шулуун юм шийдэмгээ зүйл байна шүү дээ. Тэгэхээр шулуун шийдэмгээ зүйлд сөрөг юм мэдээж тогтохгүй сөрөг байх боломжгүй байдгаа. Тэгэхээр энийг одоо сөрөг сэтгэл зүйтэй хэрхэн холбож ярьж болохоор байна. Миний хараад хүмүүс айгүй их одоо юу альважууд айгүй хатамтай байдаг. Ингээд нэг хүн ярангууд нэг юм ярангууд өө тийм үү гэл өөр нэг хүн ярангууд өө тийм үү гэл нөгөө нэг хүнийг огт танихгүй мөртлөө л нөгөө өөр хүний үгээр дүгнээ заримдаа дургу болцсон гэдэг чинь ерөөсөө харж байгаагүй нэ. Тэгэхээр тийм мэтчлэн маш их хүний одоо яриа тэр хүний хандлага энергинд автомттой байдаг. Тэгэхээр энэ яагаад гэдгийг гэхээр нөгөө энергийн солилцоонд ордог өмнөх хөшлгүүдээр ярьжсэн шүү дээ. Хин нэгэн дэжин сэтгэлээсээ ярилцах үед сэтгэлээ нээх үед энергийн солилцоо явагддаг. Тэгээд тэр хүний ямар энергитэй байна? Тэр энерги таны энергитэй холбоод хэдий одоо та өглөө гарахтаа маш ирж үжтэй цаваас ирүүлэх нэрийг энергитэй гарсан ч одоо тийм нөгөө сөрөг зүйл ярьдаг хин нэг муудах гэдэг юм уу тийм үнтэй уулзаад тэр муулж байгаа зүйлийн чин сэтгэлээсээ сонсоод хүлээгээд авчихмаар тэр хүний одоо тэр хин нэг муулж байгаа сөрөг энерги танд нөлөөлөд тэр хүнд дургу болдог байхгүй. Тэгэхээр хүний ярианд маш их автдаг. Тэгээд автахтаа нөгөө нэг эерэг зүйлд автах гэхээсээ илүү дандаа сөрөг зүйлд автчихдаг. Одоо хүн гоё юм ярил тэр зүйлд одоо гоё гэж автахаасаа илүүтэйгээр сөрөг юм ярих юм бол сөргийг нь илүү хүлээж авч автчихдаг. Тэгэхээр магадгүй энэ нөгөө нэг хүмүүсийн түрүүн ярьсан тэг өөртөө итгэл гэдэг зүйл нь бага байдаг учраас сөрөг зүйлд автахтаа альгууны ярианд автахтаа илүү амар байдгийг одоо хэл бархан байдгийн болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь хүмүүс бид нар аягүй гадагшаа гэдэг одоо хин нэгэнтэй ярилцахыг маш их хүсдэг. Ямар нэгэн бодлого гадагшаа маш их хуваалцахыг хүсдэг. Тэгээд тэр зүйл нь нөгөө бид нарыг өөрийгөө хамгаалах чадахгүй байдалд хүргэдэг юм уу гэж анзаардаг. Заавал хин нэгэнтэй ярилцахыг хүсээ. Тэгээд тэр ярилцж байгаа хүний энерги ямар байгаа те тэр хүн эрэг байна уу сөрөг байна уу гэдгийг юус анзаарахгүйгээр тэгээд ярилцчихлээвэл гэл очоод ярилцдаг. Тэгэнгүүт энергийн солилцоонд орж идэг. Тэгэхээр өөртөө яаж эрэг байх юм гэвэл одоо ямар нэгэн сөрөг зүйл бодох гээд байвал тэрийгээ зүгээр л таслан зогсоо. Эрэг бай, эрэг сайхан зүйлийг бод. Заавал тэр хүнийг бодоод одоо хамаг нэрвээ бараад сөргөөр бодох харахгүй өөртөө ямар сайхан зүйл байдгийг тэр сайхан зүйлээ бодлоо. Тэр хүн чинь зүгээр л одоо таны амьдралын магадгүй одоо гэр бүлийн хүн байвал тэр гэр бүлийн хүний сайхнаар бод. Заавал тэр сөрөг зүйлийг нь бодох харахгүй заавал сайхан зүйл байгаа. Тэгээд сайхан зүйл бодснороо таны энерги чинь өсөж гин. Та бодлороо нөлөөлөөд тэр хүний тэр сөрөг байдал гэсэн өснө гэсэн үг. Хэрэг зүгээр нэг хальт дайраад өнгөрсөн хүн байвал тэр таны амьдралд одоо ямар ч байр суурь эзлэхгүй хүн учраас заавал бас тэр хүнийг бодоод байгаад шаардлагатай байхгүй өөр одоо амьдралдаа хийх ёстой зүйлсүүдээ бодох маягаар ингээд өөрийгөө чөлөөлж болно. Харин хин нэг нь танд их гэдэг бол магадгүй одоо нөгөө та ярьсан штэ найздаа харахад дандаа ингээд сөрөг 90% сөрөг байсан гэх юм бол тэр 90%-ийг нь өөртөө хүлээж авахгүй байх хэрэгтэй. Магадгүй үнэхээр тэр үнтэй ярахаас өөр сонголтгүй байдалд хүртвэл тэр хүний ярьж байгаа тэр 90% сөрөг зүйлийг өөрөө өөрийнхөө төгс сэтгэл хүлээж авахгүйгээр чихнийхээ хажуугаар өнгөрөх гэж ярьдаг штэ. Тэгэхээр чихнийхээ хажуугаар өнгөрөөгд өөрөө өөрийнхөө дотоодд байгаа гэрлийг хин нэгнээр унтраалахгүйгээр хин нэгнээр бүдүүрүүлэхгүйгээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Миний хувьд. Тэгээд би өөрийнхөө талаас тайлбарлахад аливаа ийм сөрөг зүйлүүд тэ хүмүүстэй уулзахдаа мэдээж анхаарлаа төвлөрүүлэх юм бол одоо энерги төрний нинжакс шилдэг шиг энерги солилцоонд ороод таны ухаан бодол өөрчлөгдөд тэр хүний энергиэр солигдоод таны энерги тэр хүний энергиэр солигдоод сөрөг зүйл бодогдох уур хүрэх янз бүрийн сөрөг нөлөөнүүд гарч ирдэг. За гэтэл манай төгсөгч маань болохоор энэ үед болохоор тэр найзтайгаа уулзаад тэрийг сөрөг юм яриад байгааг анзаарсан байна тийм үү. За тэгэнгүүтлээ бүр эсрэгээр нь одоо үүр тийш нь хандуулсан байна тэр сөрөг энерги. Энэ нь бол маш одоо том эерэг зүйл болж хуурсан байна. Тэгэхээр энэ найзгаа эерэг зүйл рүү ингэж татаж
яаж чадсан байна. Тэгэхээр үнэн мэдлэг сургалтанд суралцаад ирэнгүүтээ яг ийм сөрөг зүйлүүдийг одоо мэдэрдэг болдог. За жишээлбэл ажиглаж чаддаг. Хамгийн наацхан энэ хүн сөрөг юм яриад эхэллээ гэд төрөнд давтахгүй дотроо бол оруулаагүй ингээд өөрийнхөө зүрх сэтгэлд аливаа сөрөг зүйлийг битээ хүлээж авах гэж сургадаг. Тэгээ яагаад гэвэл энэ амьдрал дээр болж байгаа зүйлүүд чинь болохоор бүгд төр зураг шүү дээ. Та тэр төр зургийн болж байгаа бусгандаа орооцолтод байх юм бол танаас өөр юу үлдэх вэ? Таны энерги бүгд байхгүй болж дуусна шүү дээ. Тийм учраас төр зураг гэдэг утгаар нь тэгээд өөр таалагдахгүй зүйл байвал ёстой түрүүний хэлдгээр нэг чихээр оруулаад нөгөө чихээр гаргаад адан талтаа сонсож байгаа мэт төртэй байх боловч дотроо ерөөсөө оруулахгүй дотор тийшээ. За тэнгуү таны энерги итгэхгүй. Та тэр хүнийг сонсож байгаа боловч дотроо хүлээж авахгүй. Тэгээд өөрийгөө янз бүрийн хамгаалтын аргуудаар хамгаалж болно. Тэрийг бол манай төгсөгчд болоод сурж байгаа хүмүүс бүгд хийгээд сурж байгаа. Тэгэхээр аливаа сөрөг зүйл давхгүй байж чаддаг юм байна. Тэрнээс бас хамгаалт байдаг юм байна. За жишээлбэл одоо энэ тод жишээн дээр харагдаж байна. Тэрийг бас өөрчилж болдго юм байна. Одоо сая төгсөгчийн маань яриад бас. Тэгэхээр ер нь гадуур яг тэр нийт масс бол яг ийм байгаа илүү сөрөг зүйлээр төвлөрдөг. За тэгэхээр эсрэгээрээ бид нэр эерэг зүйлээр төвлөрөх юм бол маш ашигтай. Тэр нь юу вэ гэхээр бид бодлороо бүтээх чадвартай байдаг байхгүй юу гэдэг чинь. Тийм учраас илүү эерэг зүйлээр төвлөрөөд бодлороо бүтээх чадвараа ашиглаад явах юм бол болохгүй бүтэхгүй зүйл гэж нэгэн ч байхгүй. За түрүүний тод жишээн дээр хэлгээд тэр нөгөө нэг юу оллоо гэж ярьсан шүү дээ. Машины цасвал тэр чинь бас нэг ёсондоо тэрийг бодлороо бүтээгээд одоо харж ийн гэсэн үг байхгүй. Төсөөлтөд бүтээгээд тэр нь бас биелээ олж байна. Гэх мэтчлэн олон сайхан зүйлүүд байна. Тэгээд ингээд тийм сөрөг зүйлийг харж мэдэж чадсан. Тусдаа асуулт асуусан төгсөгчтэй баярлалаа. Өөр дэлгэрүүлж асуух зүйл байна. За баярлалаа. Тэгэхээр нөгөө үнэн мэдлэгт явснараа хомсор цэнстэйгээ холбогдох одоо эргэлзээ, итгэл гэж юу юм? Энерги буюу сөрөг болон эерэг энергийг ялгаж салгах, сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалах, сөрөг зүйлийг эерэг болон хуургах гэх мэт зүйлүүд өдөр тутамдаа хэрэглэх юм чадвартай болдгоо гэдгийг хүмүүстэй бас хаалцмаар байна. Өнөөдөр туршлагаас. Тэгэхээр энэ чадваруудыг одоо өнөөдөр би эзэмшсэн байна. Өмнөх би үнэн мэдлэгт явахаас өмнөх өөртөө ингээ харьцуулахад маш том ялгаатай байгаад байгаа байхгүй юу? Тэгээ өмнө нь би надад ийм зүйлүүд тохиолдоход би яг л ил ухаанаараа гэж хандаж, түнд автаж, шийдвэр гаргадаг. Түүнд хитрхийг автаж өөрийнхөө энергийг унгаадаг байсан. Тэр ялгааг би ингээд харж байна л да. Энэ ярианаас ингээд өгнөд яриад үзэхэд тэгэхээр маш их баяртай байна. За төгсөгчтэй баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд ингээд бяцлаглаас сурсан, одоо үнэн мэддэг бяцлаглаасаа сурсан энэ арга ухаануудаа амьдрал дээр хэрэгжүүлээд явж байгаа нь маш талархалтай байна. Тэгээд энэ дээрээ суралцаад тэгээ олон одоо цааш суралцах хүүхдүүдтэй олон сүнснүүдтэй хэрэгтэй асуулт асуусан төгсөгчтэй баярлж байна. Тэгээ өөр асуух зүйл байна уу? За баярлалаа. Тэгээд одоо их нөө YouTube-аар айгуу подкастууд дэлхийн нийтээрээ эмгтээлэг байдлаа хэрхэн сэргээх үү, эсрэг хүснээ хайр дурлаа болох маш олон зөвлөгөөнүүд гардаг шүү дээ. Яриануд байдаг. Одоо Black Cat Energy гэх хэрхэн сэргээх үү, ихтэй үнийг өөртөө хэрхэн татах уу гэд энэ олон зөвлөгөөний харттай юу байд юм болоо. Тэгээ энэ зөвлөгөөнүүд ер нь хүмүүст хэрэгтэй зүйл үү? Энэ талаар та хоёроос асуумаар санагдчихэв. За миний зүгээс авчраа хэлчихье. Яг одоо түрүү ярьсан шүү дээ. Нэг юм яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн ойлголт бол энэ бичтэй та бол байдгүй юм гэсэн. Тэр нь болохоор юун дээр байдгүй гэхээр энэ материалын ухамсараар нэг хүний оюун бодлороо шүүсэн, нэг хүн өөрийнхөө ухамсараар энэ ил ухамсараараа тунгааж бодсон, дөвгөнсөн, цэглэсэн зүйлээ за энэ бол яг зөв юм байна гэдэг ингээ гаргаад ирдэг. Бичил энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс чинь янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Хүн болгоо адилхан. Хүмүүс тэр хүн таарч исэн тэр хүний бодол бол тэр хүний л бодол. Тэр хүний л одоо ёс зүй, тэр хүний л өөрөөдөө тавих шаардлагууд ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн тэр дүгнэлтүүд нь тэр хүнийх. Нийт хүнд тэр нь таарахгүй шүү дээ. Яагаад гэвэл хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, өөр өөрийн зан арилшинтай, өөр өөрийн үзэл бодолтой, өөр өөрсдийн мэдрэмжтэй. Тэгэхээр яг тэгээд байгаа зүйлд хүний одоо бид нэр тарих ухаана гэж байдаг шүү дээ, тий.
тэднийг илүү материалын зүйл рүү хандуулаад ийм байх хэвээр, тийм байх хэвээр зүйлээр хайрцагч өгч байна. Тэгэхээр нөгөө чөлөөтэй гоё сэтгэл юм байхгүй. Энэ ингэчээр тэгдэг гэсэн нэг цэгээс нөгөө цэг тэгэл болоо. Өөр цаашаа явах газар байхгүй. Тэгэхээр босохгүй шүү дээ. Цогсож чинь. Одоо нэг ясандаа гацах ажилтанд оруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд дураар сэлүүн хоосонд ингээд гоё өөрөөр хөвчих хэвээр жишээлбэл тэр дотоод мэдрэмж өгч чинь буцаж чинь ачиж чинь гэсэн үг. Тийм учраас энэ талын зүйлүүдийг бол миний хувьд бол тэгжил бодож байна да. Тэрнийхээ оронд харин өөрөө би юунд дуртай вэ? Би өөрөө ямар байна? Би өөрөө яаж хөгжмөр байна? Гэт өөрийгөө илүү хайрлаж, өөртөө илүү ажиллаад, өөрийнхөө дуртай зүйлүүдийг гаргаж ирж, өөртөө жигсаагаад ингээ өөрөөрөө хөгжсөн нь янз бүрийн тохирохгүй подкастуудыг сонсож хөгжижснээс хав илүү. Тэгээд дээрэс нь яг яах гэж явсан зорилгоо олвол бүр нарийн төвшөнсөө ороод одоо яг бид гурыг ярьж байгаа энэ сэдв хөндөгдөж эхэлнэ гэж үзэж байна. За баярлалаа. Тэгээ түрүү нөгөө хэлсэн шүү дээ өөртөө итгэл гадагшаа чиглээд нэ гэх. Тэгэхээр нөгөө эдгээр подкастууд энэ төрлийн бичлэгүүд бас тийм болоход одоо маш их нөлөө үзүүлж байгаа гэж бодлоо. Нэр яг тийм байна бодоод исэн чинь тэгэл илүү нөгөө хүмүүсийн бодлыг гадагшин чиглүүлэхтэй үүрлэн хандуулахгүй хин нэгэн хүнийг дагуулах. За тэгээд тэр нь одоо сонирхож байгаа хүүхдүүд чинь залуучууд чинь яваал орно шүү дээ. Тэгэл бүгдийн ийм байдаг юм бэ гэл яг тэгэл бүр яг ийм бах ёстой юм байна гэж бодоод авчихна. Тэгээд одоо илүү энэ ухамсар сүнсээ хөгжүүлж ингэж яг цаг хугацаагаа хэрэгтэй хэрэггүй юм үрдэг ч юм уу гэтэл одоо өөрөөсөө асууж болно шүү дээ. Жишээлбэл би илүү эмгтэй байдлаа яаж сэргээх вэ? Эмгтэйлэг байдлаа. Дотроос чинь ухамсар сүнстэйгээ холбогдсон юм чинь хэлээл өгнө. Тийм. Мэдрэмж чинь ороод ирнэ. Угаасаа хүмүүс ингээ мэдрэмжээ сонсохоор за эзнийг ингэмээр энэ би ингээд хувцалчвал илүү надад таалагдах нь гэж мэдчихэдэг шүү дээ. Тэгэхээр та өөрийгөө л илүү сайн мэднэ. Хин хүний гаргаж ирсэн тэр янз бүрийн зүйл бол танд хэрэг болно гэхээс илүү өөртөө ажиллаж эхлэхэрэй л гэж би залуучуудад зөвлөмөр юм да. Ингэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө алдах, өөрийгөө олох гэдэг үнэд байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө ийм одоо хүмүүсийн ярьж байгаа тэр зүйлийг одоо жишээ нь эрэгтэн ийм юмтэй сонирхдаг гэдэг чингүүд тэрэнд тааруулж одоо тааруулах гэж хичээх нь таны мөн чанар гэдэг зүйл та өөрөө хэн бэ гэдэг зүйлийг бүр ингэж байхгүй л болчихно юм. Хэдэн роботон юм битээчүүд бэлдээд тавьчих байгаа юм шиг юм болж байгаа юм шиг санагдаад байхгүй. Харин өөрийнхөө одоо нөгөө хүнсэр сүнстэй холбогдох өөрийгөө хэн бэ гэдгийг таних өөрийнхөө татгшаа хандах гэдэг зүйл өөрийгөө олоход тань туслана. Тэгэхээр өөрийгөө алдах уу, олох уу гэдэг ийм сонголт гэсэн үг гэж би бодож. Дээрээс нэмэт хэлэхэд хаана илүү та сэтгэл ханамжтай үлдэж чадах вэ гэж бодоод үзье. Тэдгээр подкастуудыг дагаж яваа. Тэгээд эмгтээлэг чанараа илүү ингээд тэгэхээр та үнэхээр сэтгэл хангалуун өөртөө үлдэж чадах уу? За тэгвэл ухамсар сүнсээ хөгжүүлэхээр та үнэхээр сэтгэл хангалуун үлдэж чадах нь ингээд хоёр талыг бодоод үзье. Тэгэхээр нөгөө тал нь илүү жин тарж байгаа биз. Яагаад гэвэл өөрийгөө бүрэн дүрэн нээж олно. Сайн нэг явах шиг гэхдээ ингээд нэг цэг дээр отолж байгаа зү. Ингээд өөрийгөө олсноороо би яг юунд дуртай хүн бэ? Би яг юу хийх дуртай хүн бэ? Би яг эмгтээлэг талаа яахад юу хүн бэ гэд бүх зүйлээ дотроосоо ухаж мэднэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр дотгошоо biz илүү дотоод гүний гүнзүүгээл орох тусам та илүү ихийг мэдэж авах боломжтой. Тэгээд тэр нь танд үнэхээр сэтгэл ханамжийг өгч чадна гэж би бүрэн дүүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Яг нөгөө сошиал ингээд бидний одоо өөрсдөө төсөөлдөг энэ төсөөллийн дүр зураг, хиймэл дүр зураг үүсгдэг л дээ. Тэгээд тэр дүр зургаараа ингэж төсөөллөөр ингэж амьдарч байгаа хэсэг хүмүүс байна. Хэрвээ үнэхээр та гоё хайртай очирмаар байвал те үнэхээр тийм гоё залуутай очимаар байвал тэр зүйл бол материалын зүйл бол нэг өдрийн нэг удаагийн зүйл тий. Харин сүнсээ өөрийнхөө сүнсийг хөгжүүлээд ухамсар сүнсээ хөгжүүлснээр өөртөө таарах сүнсээ олох бах тий. Тэр нь илүү үнцэнтэй юм аа. Үнэн мэдлэгийг мэдснээр та л өөртөө маш том сүнсэндээ өөртөө маш том хөрөнгө оруулалт хийх юм шүү гэж хэлмээр байна. Тэр яг энэ сошиал нөлөөлөлд хиймэл дүр зураг үүсгээд яг тийм төгс зүйлийг л бүтээгээд байгаа юм шиг надад харагдаад байгаа юм л та. Тэрийг хүмүүс маань жоо өөрөөсөө суугаад үзээрэй. Тэ энийг сонсч ивэл за ингээд маш сонирхолтой зүйл асууж байна. Энэ бас л нийгэд маш тусцыг хүрсэн асуулт болов уу гэж би бодлоо.
Тэгээд төсөвчтэй дахин баярлалаа. За өөр асуух асуулт байна уу? За өөр гэвэл одоо төгс байдал руу гэмүүлэхтэй. Төгс би яг энийг төгс хийчлээ. Төгс төгөлтөр гэж яг хоёрын хувьд яг юу вэ? Бид асуумаар байна. Яг материалын амьдрал гэж нэлээд байдаг асуудал гэж би харж байгаа болохоор асууж байгаа. Энэ хоёр талаас нь тайлбарлаж бас болно. Миний хувьд одоо төгс төгөлтөр гэх юм бол материалын талаас тайлбарлахад материалын тал дээр юу төгс төгөлтөр гэдэг зүйл юм байхгүй шүү. Төгс болгоод тавьчих гэхээр дахиад нөгөө хүмүүсийн шүн хүсэл гэж байдаг. Тэр бол хязгааргүй шүү. Тэгэхээр яг хүн хизээж ханамжтай байдалд материалын тал дээр хүч чадна. Илүү ихийг л гэдэг болохоос ш. За одоо л яг төгс боллоо даа гэсэн зүйл энэ материал зүйл дээр хүрсэн. Миний бодлоор хаадаг харагдаж байгаа юм. За яг жинхэнэ төгс зүйл гэх юм бол одоо өөрөө төгс байх чинь хизээ та өөртөө сэтгэл хангалуун байж чадах вэ гэдэг ингээд бодоод үзье. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл ханамж гэдэг юм ороод ирж байгаас тэгэхээр эн чинь мэдрэмж нэг асанда төгс байдал гэдэг бол мэдрэмж юм а. Энэ мэдрэмжийг одоо авч чадсан цаг та өөрийгөө бүрэн төгс гэж мартдаггүй бодож болох юм. Энэ нь юу вэ гэхээр хизээ та бүрэн дүүрэн амар амгалан сэтгэл хангалуун болох вэ? Энэ бол ухамсар сүнсээ хөгжүүлснээр та өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй тэгээд бүгдийг мэддэг гэдгээ бүрэн ухамсарлсан энэ үе чинь таны төгс байдал. Аливаа зүйлийг ухамсараа хийдэг гэдгийг ухамсарлсан. Тэгэхээр одоо сэрсэн тохиолдолд та ухамсар сүнсээ хөгжүүлэх юм бол бүрэн төгс байдлыг мэдэрч чаднаа. Тэр байдлыг мэдрэн одоо хөгжөөд тэр байдлыг мэдэрч чаднаа гэсэн үгээр тайлбарлая да. Энэ одоо үйлбэрийг ойлгож байгаа болов. Тэгэхээр өөртөө сэтгэл ханамжтай та хизээ болох вэ гэхээр яг л нөгөө түрүүний ярьжсэн гурлаа ярьжсэн шүү дээ. Хумсраараа хүлээж аваад бүрэн төгс гэдгийг мэдэрсэн жишээ нь би одоо жишээн дээр хэлгээд яг тэгсэн юм бэ. Одоо ингээд өвчтэй байжгаад зүгээр гэж хэлээд би зүгээр болсон яг тэр үедээ би өөрийгөө бүрэн төгс юм байна гэж мэдэрсэн байхгүй жишээл. Одоо маш чадaltaй ч юм уу миний ухамсар сүнс маш чадaltaй дээр нь ихтгэл үнэмшилтэйгээр яг бүрэн энийг ухамсарлсан энэ үедээ өвчин зүгээр болонгууд би өөрөө бүрэн төгс юм биш. Би өөрөө бүхнийг чадах юм биш. Энэ сэтгэл ханамж надад бүрэн төгс байдлыг мэдрүүлсэн гэж тайлбарлал илүү ойлгомж байна. Начаа сая бүрэн төгсдөд яриадсэн чинь надаа нөгөө яг бүрэн дүүрэн гэсэн үг дахиад ороод ирлээ. Тэр нөгөө хумсар сүнстэйгээ холбогдоод хумсар сүнсээрээ залуулаад чиглүүлээд ирэхээр хүн ямар мэдрэмж авдаг вэ? Нөгөө сэтгэл ханамжтай мэдрэмж гэдэг чинь юу вэ? Нөгөө бүрэн дүүрэн мэдрэмжийг авдаг. Харин нөгөө нэг материалын амьдралаа дагаал яваад хараа дутуу мэдрэмжтэй. Одоо нөгөө түрүүний хэлсэн нөгөө янз бүрийн бичлэгнүүд хийдэг, подкаст хийдэг тийм хүмүүсийн бичлэгийг ингээд сонсоод энэ тэндээс хайгаад энэ нэг бичлэг үзэл энэ ч гоё юм уу? Би яг ийм болно. Өөр бичлэг маргааш нь үзсэн. Энэ илүү гоё юм би ийм болно гэдэг. Ингээд ерөөсөө ямар нэгэн зүйлийг хайгаалan олдохгүй өөрөө хизээд бүрэн дүүрэн болохгүй нэг юм болохгүй л байгаа юм шиг бухимдал дайж байгаа юм шиг нэг л юм болохгүй. Нэг л юм хайгаад идэг, нэг л юм дотоод л үүдэг. Тэгээд тэрийг нөгөө эд хөрөнгөн дээр одоо жишээ нь хүн одоо эд хөрөнгөний араас яваад хизээч одоо өөрийгөө бүрэн баяжлаа гэж боддгоо шүү дээ. Хайр саарлуудыг гоо сайхны тал дээр ч гэсэн одоо янз бүрийн нөгөө гоо сайхны хаалгаа хийлгэж байгаа хүмүүс бол бас хандгүй шүү дээ. Ингээд нэг юм хийлгэчлээ. Маргааш нь энэ гоё харагдаад дахиад хийлгээд тэгээд энэ мэдчлэн нөгөө нэг материалын амьдралаа дагаад ирэхээр ерөөсөө ханж чадахгүй. Тэгээд ерөөсөө хоосон биш юма гэхэд бүрэн дүүрэн мэдрэмжийг хизээч авдаггүй. Харин хумсар сүнс бол яг л бүрэн дүүрэн мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр энэ нөгөө нэг бас тэр нөгөө төгс гэдэг байдалтай холбогдох юм байна гэж бодлоо. Тэгээд нинжаа шиг бүрэн дүүрэн ингээ ярьсан чинь би бас нөгөө бүрэн дүүрэн ингээд явдгаа санаанд орчлоо. Тэгтэл чи одоо ингээд одоо энэ материалын амьдрал дээр амар хөнгөтэй хүн байлаа гэж хэлсэн. Нилээ их ингээд бүр тий бид нар ярьдгаар тэр хүн одоо яг би ингээд одоо жишээлбэл миний ингээд бүрэн дүүрэн сэтгэлтэй гүйж яваатаа ингээд тэнцвэрлэхэд илүү би төгс байгаа аахгүй тэр хүний хажууд өөрийгөө харьцуулж энэ л та жишээлбэл. Тэгтэр яалаа гэхээр тэр хүн бол ханч чадахгүй ч илүү болохыг хүсэн шүү дээ. Тэгэл ингээл яах вэ маах вэ гэл ингээл явж байгаа хизээж тэр хүслийг биелэхгүй бүрэн төгс санагдахгүй тэр хүнд. За би өөрөө болохоор одоо бол би их сэтгэл хамар тэгээд нөгөө альва зүйлүүдийг ингээд суралцаад явж байгаа. Бас шав нартай зөндөө ингээд зааж хичээл ордог. За ингээд ялангуяа хичээл орсны дараа бол би яг тэр бүрэн төгс байдлыг мэдэрдэг байхгүй юу? Одоо ингээд энергийн хувьд өөр ингээд бүрэн дүүрэн
бүрэн явж ярьж явтай адилхан. Тэгэл өглөө босч ирээд хичээл заагаад байгаа мөртлөө бүр эрт хичээл ордог л да манай хичээл 5 цагаас орлоо заримдаа 8 цаг хүртэл үргэлжлэх хугацаа байдаг. Би ч ямар ч ядрал байхгүй. Үнэхээр бүр ингээд хичээл дуусны дараа би юу л хийхээс хүчтэй бүрэн дүүрэн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бусдад одоо ингээд сайн одоо зүйлийг сургаа явж байгаа даа гэдэг нэг тутгаараа одоо ухамсар сүнсэнд замчлаа явж байгаа гэдэг нэг утгаараа өндөр дээд гэрлүүдийн хичээлийг тэдэнд хүргэж байгаа гэдэг утгаараа тэгээд маш их энергитэй болоод ингээд бүрэн дүүрэн мэдрэмжтэй байдаг. Энэ маш сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр би өөрөө тухайн үедээ бүрэн дүүрэн төгс мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр би бүрэн төгс илүү гоё ингэж бүрэн дүүрэн гэж залгиж явандаа одоо энергээр тэр маань л одоо бүрэн төгс байдал гэж би тайлбарлах гээд байна. Ойлгогдож байна уу? Маш гоё хариулт байна. Баярлалаа. Тийм төгсгөл байдал одоо яг энэ яг сошиал нөлөөлөл яваал юм л та тийм бидний амьдралд сошиал хэрэглээ одоо өнөө цаг үед маш их байгаа. Өдөр шөнөгүй гар утастай сошиалын нөлөөнд дотор амьдснаар ямар нэгэн одоо материаллык байдлаар гоё хөөрхөн эмгтээчүүд гоё төгс төгөлдөр зүйл рүү бидний дуудаж байна. Тэгэхээр энэний нөгөөдөл нь хумсар сүнстэйгээ холбогдсон хүн бол бүрэн дүүрэн амьдарч чаддаг байх нэ. Хумсар сүнстэйгээ одоо холбогдож чадаагүй хүмүүс бол энэ төгс төгөлдөр лөө буюу одоо нийгмийн нөлөөлөлтэй тархиугаалт буюу энэ хөтөлбөрлөө ингэж чиглээд байгаа юм хоёр ядгаа мэдчихээн л та. Тийм ээ. Тэгээд ихэвчлэн одоо хүмүүс маань сүүлийн үед маш их сэрж байгаа. Тэгээд энэ үедээ бас зөв замаа олоорой. За тэгээд дээрэс нь бас иймэрхүү хандлагнууд байдаг юм байна. Ийм асуултууд байдаг юм байна. За ийм асуултууд байлаа гэхэд би юу гэж бодож байна? За тэгвэл энэ үнэн мэдлэг талаасаа, энэ бясалгал талаасаа, за тэгээд төгссөн энэ сурагч мөн өөрийн хувьяасаа асууж байгаа энэ асуулт нь яг одоо бидний амьдралд ямар хэрэгтэй вэ гэж бодоод үзээрэй. Тэгэх юм бол та нарт маань маш их тус нэмэр болно гэж би хэлэх байна. Тэгэхээр хэрвээ ойлгомжгүй бол уцаагаа дахиж нэг сонсоод үүсэндээ хэрэглээр хүсэж байна. Тэгэхээр та нар маань бас тэгж чадах байхаа гэж найдаж байна. За баярлалаа. Яа ингээд өнөөдрийнхээ асуултуудыг төр завсарлах уу гурлаа. Дараагийн юун дээр ингээд гоё явал надад бол гоё л юм. Тийм тэгээд дараагийн асуултууд манай төгсөгчд маань гарч ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр та нартай өшөө илүү үр өгөөчтэй асуултуудыг асуух байхаа манай төгсөгч маань. Тэгээд бид хоёр бас өөрсдийнхөө бас та нартай илүү бас чин сэтгэлээсээ хариулах болно. Анхаарал тавьсан. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярилцлаганд маань оролцоод асуултуудаа сайхан асуусан төгсөгчдөө баярлалаа. За бас сонссон сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд сонсож байгаа хүмүүс маань бас магадгүй одоо энэ ярилцлагыг сонсоод асуух асуулт ч юм уу гарч ирвэл асуултаа коммент хэсэгт үлдээгээрэй. Нэр тийм нэр хэсгүүд үлдээвэл бид нэр бас хариулах боломж байгаа шүү. Тэгэхээр бас нэг асуувал бид хоёр бас бидний зүгээс хариулаад өгнө. За тэгээ мөн сургалтын талаар асуухаар бол асуугаарай, мэдээллүүдийг өгнө. За баярлалаа. Баярлалаа. Та бүхэн яг энийг сонсож байгаа яг өөрийнхөө дотор гүнлэгаа өөрөөсөө юу гэж ингэж асуугаад үзээрэй. Тэгээд маш их баярлалаа. Асуусан үнэн мэдлэг сургалтын төгсөлтөө маш их баярлалаа. За тэгээд дараагийнхаараа улам илүү сайн гоё мэдээллүүдийг өгөх болоо. За түр баяртай. Түр баяртай.